За сайн байцгаана. Өнөөдөр хичээлээрээ Spot Elevation-ы part 2. За өмнөх хичээлээр ерөнхийдөө төвшөнд авах ерөнхийд талаар орсон бол за өнөөдөр арай өөр нэмэлт маягийн хичээл оръё. За доотлын төвшөнд хангууд мэдвэл доотлын ийм доошоо харсан тэмдэглэгээ ч юм уу хэрэгтэй үед яах вэ гэхээр за мэдээж хамгийн түрүүнд энэ annotation засгийн төвшин гэдэг family руу очиж edit хийцгээе. За edit хийхээс өмнө энэ дээр liner харагдаж байна. За энийг би устгачээ. Яг лайнараа явж болно. Бид нэр өнөөдрийн хийх хичээл дээр юу хийх гэхээр ерөнхийдөө энэ visible graph-ыг ашигладаг учраас line хэтэрхий олон line нэг доор байхаар жоохон давхцаа дараа нь жоохон төвөгтэй болдог учраас хэдүүлээ шинээр annotation тэмдэгтийн annotation үүсгэчээ. За мэдээж init рүүгээ орлоо. За хэрвээ би удаан ярьж байвал бичлэгнийхээ хурдыг нэмээд үзэж болно шүү. За энэ дээр би өмнөхий чинь 4-өөр хийсэн. Бороо. За өмнөх хичээл дээр би 4. За нэгээ би 10 гэсэн. За би энийг 10 гэсэн. За энийг би 45 градусаар 2 хичээ. Mirror хичээ. За яад line авахдаа эндээсээ 2-оор за 5 хичээ. За ингээд энийг save хийхдээ төвшний тэмдэг гэж тэмдэглэжээ. За тэгэнгүүт энийг лоод хийхдээ төвшин гэдэг түрүүний family рүүгээ хийн. За одоо тэгэнгүүт төвшин гэдэг за энэ төвшний тэмдэг гэдэг ерөнхийдөө энэ generic annotation одоо ерөнхий annotation тэмдэгтийн annotation би иймэрхүү spot elevation-ы family-ний символын одоо энэ family рүү хийсэн байгаа шүү. За тэнгүүт би одоо энэ дээр юу ашиглах вэ гэхээр за энийгээ би биднэрт ерөнхийдөө дээш харсан. За тэмдэгээ дээш харсан гэж биччихье. За type дотроо байж байвал зүгээр доош харсан. За type instance 2-ын нөгөө ялгааг би хэлжсэн. Type маань энэ edit type руугаа орохоор edit type дотроо явдаг тохиргоо одоо энэ одоо yes no гэдэг одоо check маань да instance гэдэг маань энэ гадна энэ самбар дээр байдаг гараас шууд ингэж өөрчилж болдог гэдгээр ялгаатай учраас ерөөхдөө type гэдгийг ашиглаж явна шүү. За би ерөөхдөө ийм хоёр юу бол ашиглачлаа. За энийгээ cancel чинь. За энийгээ mirror хийнгүүтээ. За одоо энэ дээр идэвхжүүлж аваад visible гэдэг дээрээ дараад дээш харсан. За энэ маань дээш харсан. Энэ маань доош харсан. За одоо ингэнгүүтээ family рүү оронгоотой энийг remain хийхдээ. За төвшин хичээ да. Төвшин дээш харсан. Яг би ингэж урт нэр өгж байгаа шүү. Та нар өөртөө дараа нь за дараа нь энийг тагликет хийнгүүтээ төвшөнгөө энийгээ доош харсан болгох чи. За одоо энэ дээр юу хийх вэ гэхээр за доош харсан гэдэг дээр би дээш харснаа uncheck хий чинь. Дээш харсан гэдэг дээр бол доош харсан гэдгийг uncheck хий чинь. За энэ дээр ерөнхийдөө харагдсан дээр ямар нэг өөрчлөлт орохгүй. За энэ маань ямар visible graph-ыг ашиглаж байгаа маань graph гэнэ параметр ашиглаж байгаа маань чухал. За хичээл гэдгийг идэвхжүүллээ. За энэ дээр оронгууд за энэ дээр ингэж харагдаж байна. За одоо хэдүүлээ энэ дээрээс юу өөрчлөх вэ гэхээр за би төвшин гэдгээ дээш харсан болгоор нэм хийчихье. За тэнгүүтээ би энэ дээр юу хийх вэ гэхээр дээш харсан гэдгээ сонгоно. За би энийг ингээд түрдээ ингээд тавьчих. За тэнгүүд бид нэр дараа нь доош харсан гэдэг хэрэгтэй. Тэгэх юм бол бид нэр энийг duplicate хийгээд нэрээ өөрчлөхдөө доош харсан болгох чинь. За тэнгүүтээ энэ дээрээсээ доош харсан гэдгийг сонгож чинь. За тэнгүүд энэ маань
ийм болж байгаа. За энэ дээр маань ерөнхийдөө ямар тохиргоо хийх вэ гэхээр за энэ л төвшингийнхэн одоо энэ тэмдэгтийн дээр ах уу доор ах уу гэдэг тохиргоо сонгож чинь. За тэнгүүд нэмэлтээр энэ дээр за энийгээ би 0 болгочихъя. За тэнгүүд ингэж харагдаж байна. За ерөнхийдөө 0-оос энэ хэсэг маань 0-оос доошоо хасах гэсэн ямар нэгэн тэмдэгтээр одоо тийм хасах 0.5 ч юм уу та би нэг дээшлэлмээр явж хасах 0.5 мав гэж хэр болдоггүй болохоор ерөнхийдөө энэ текст байрлаж байгаа энэ төвшин чинь одоо энэ харагдсан чинь таны байж болох хамгийн одоо максимум байрлал болохоор та хэрвээ энийг за 0.5 ч юм уу тийм хэрвээ болгохоор болвол арай доош нь болохоор бол та түрүүний энэ одоо family дээр байсан энэ тэмдгийг одоо задлаа ч юм уу шинээр зураад одоо энэ доош гэсэн visible-тэй энэ тэмдгийг ингээд доош нь ерөөхдөө зураасаа татаж өгөх маягаар хийж өгөх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За ерөөхдөө бол нэг иймэрхүү байгаа. Тэгээд өөртөө туршаад үзсэн үстэй. Одоо жишээлбэл энэ дээр жоохон зайтай, энэ жоохон юутайгаад байгаа болохоор одоо надад миний хувьд бол эндээс ийшээгээ за нэг 4.5-ын зураас өндөртэй байвал энэ хоёр арай нэг ойролцоо харагдаж болохоор байгаа ч юм уу те. Тэр тохиолдолд бол за энэ тэмдэгтийг ашигласан ч болно. За эсвэл өөрөөр энийг энийг нэг 4.5 болгоч юм уу те. За тэгснээ энийг мэдээж save as ч юм уу өөр төрлийн family болгоод оруулахгүй бол энэ маань шууд энэ нэрээрээ энэ төвшин гэдэг рүү орчих юм бол энэ маань өөрчлөгдөж идэг. За эсвэл энийг ч гэсэн бас өөрчилсөн нэг асуудалгүй л дээ. За хэдүүл энийг эсвэл өөрчилж идөө. За яжгаар энэ маань families-ний төвшин гэдэг энэ аа тийм. За ийшээгээ оронгуудаа би энийг зүгээр 4.5 бас болгочихъя л доо. Ялал талдаа амар байхаар тий. За би төвшний тэмдэг 4.5 төвшин гэдэг рүүгээ орох хэрэгтэй шүү дээ тийм ээ. За тэнгууд энэ маань ямар болчлоо тий. За би энэ 4.5 гээд өмнөөснээ гаргачих. За энийгээс мөн хичээл гэдэг рүүгээ оруулангууд. За энэ дээр маань өөрчлөгдөхдөө ингэж арай энэ хоёр маань тий харагдаж байгаа болохоор бас энэ зайгаа бас бодолцож үзэж тэмдэглэгийг өгсгээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа.